За улсын их хурал өршөөлийн хуулийг 5 дахь удаага 6 дахь жилөө 6 дахь удаага гаргасан. Эхний 5 өршөөлийн хууль дээр ийм их улс төржилт явагдаагүй маа. Одоо нэмд орж гişүн шиг ингээд намаар нь өршөөлийн хуулийг гаргасан гаргаагүй гэдэг зүйл яриад эхэлж байгаа. Бүх гишүүд нам үйл харгалзан энэ хуулийг гаргасан байна. Дэмжээгүй гишүүч байгаа. Тэнд бол намын ялгааг бол би олж хараагүй. Тэгэхээр инх төвшин гишүүн ярьж байгаа шиг энэ хууль бол зөвхөн захиргааны хариуцлагын 160 хүнд үйлчлээд дуусчихъя. Тэр улсын их хурлын тэр 2000 орчим хүнийг өршөөх бодлого хэврээ байгаа бол бид зайлшгүй засвар хийх ёстой. Зөвхөн засварыг хизээ хийх үү гэдэг техникийн ажил байгаа. Ер нь бол энэ хуулийг гаргахын өмнө би байр сууриа хэлсэн. Тэгээд гишүүдийн олонх бол миний байр сууриас өөрөө шийдсэн бэлт. Эрүүгийн хуулиа баталчаад нэг мөсөн өршөөл үзүүлье. Тэртээ тэргүй тэр эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж баг өршөөлийн хууль шиг юм гарч байгаа. Зарим зүйл гэмт хэрэг байхаа болж байна. Зарим нь одоо буцаж чангардаг ч юм уу, сулардаг ч юм ингээд янз бүрийн шилжилтүүд хийгдээд байгаа учраас хүссэн үсээгөө бид нар тэгшлэх үүднээс ийм хийх ёстой болсон байна. Тэгэхээр энэ хоёроо давхцуулаад нэг хийчий гэдэг ийм санаа хэлсэн. Тэгээд тухайн үедээ гишүүдийн олонх нь бол миний хэлснээс өөрөөр шийдсэн л д. Тэгэхээр одоо бид 4-1 болон 7 хүлээж авчаад эрүүгийн хуулийг гаргачаад тэрний дараа нэг мөсөн өршөөл үзүүлвэл яадаг гэдэг ийм нэг санал байна л да. Тэгвэл бас нэг утга учиртай болох юм. Энэ өргөн барьсан өршөөлийн хуулийг явц тунд нь бид хүн төнгөн хүндөвтөр гэдэг ангиллыг алга болгосон учраас техникийн хувьд шинэ эрүүгийн хууль гарсны дараа гарвал бас утга учиртай болох гэдэг. Нэг ийм зүйлийг хууль зүйн байнгаараа бодож үзээд тэртээ тэргүй одоо санал хураалт бол хоёр үштэй явагдана. Ерөнхийлөгчийн тавьсан 2 зүйл ангаар тус урдан санал хураалгана. Тэгээд аль алийг авъя гэж шийдэх юм бол ер нь авагдах бах. Хамгийн олон судалтай 2 нам хоёулаа авъя гэд бүлгийн урлууд шийдсэн учраас тэрний дараа хийх өөрчлөлтөө шинэ эрүүгийн хуулийг гарсантай холбогдуулан хийвэл утга учир байна л гэж би ийм саналтай байна. Тэгэхээр одоо байнгын ороо энэний дараа чуулган тэгээ авагдсан тохиолдолд яах вэ гэдгээ хууль зүйн байнгын орон дээр дахиж ярих үедээ миний саналыг бас харгалж үзүүлжээ гэдэг ийм саналтай байна. Дэмжиж байна.